Өнөө өглөө аймгийн эрүүл мэндийн газраас ажил хэрэг зөвлөөний цай уулзалтыг зохион байгууллаа. Уулзалтанд аймгийн засаг дарга Инх болд нийгмийн хөгжлийн хэлтсийн ахлах мэргэжил цас чихэр нар оролцож эрүүл мэндийн төвийн үйл ажиллагаатай танилцсан хэвтэн эмчлүүлэгч нартай эмчилгээ үйлчилгээний талаар санал солилцлоо. Энэ үеэр эрүүл мэнд спортын яамны 150 сая төгрөгийн хөрөнгө оруулалтаар засварласан эрүүл мэндийн газрын дээврийн болон дээд давхрын засварын ажлыг хүлээж авлаа. Энд дасгалж хэрэгжүүлэлт, сургалт, сурталчилгаа, сурагч өсвөр үеийнхэнд зориулсан танхимуудыг бий болгосон байна. Аймгийн эрүүл мэндийн газраас энэ онд хэрэглэгчийг дээдэлсэн аливаа аюул эрсдлээс сэргийлсэн эрүүл мэндийн тусламж үйлчилгээг чанар үр дүнтэй үзүүлж, эрүүл мэндийн хүний нөөцийн хөгжлийг дэмжиж, сахилах хариуцлагыг сайжруулах зорилгын дор олон талт ажлуудыг хийхээр төлөвлөжээ. За 2016 онд бол бид нар одоо хамгийн түрүүн нэгдсэн эмнэлгийн хүрээнд бол яаралтай тусламжийн үйл ажиллагаан дээр бол нэлээх чиглэлийн анхаарч ажиллах гэж байна. За шинэ технологиудыг бас орон нутагт улсын хэмжээнд болон одоо олон улсын хэмжээнд нэвтрэгдэж байгаа шинэ технологи эмчилгээ үйлчилгээний шинэ дэвшлүүдийг бас орон нутагт тодорхой хэмжээгээр одоо нутагшуулах үйл ажиллагааг зохион байгуулахаар одоо бэлдэж байна. За мөн одоо өрх сумын эрүүл мэндийн төвийн тусламж үйлчилгээний хүрээнд тусламж үйлчилгээний багц гэж одоо маш хэрэгжиж байгаа. За энэ хүрээнд бол хамгийн гол нь иргэдэд хүрсэн үйл ажиллагаа, иргэдийн одоо чирэгдэл, ачааллыг одоо бууруулж байгаа энэ үйл ажиллагаанууд тухайлбал одоо лабораторийн тусламж үйлчилгээг өрхийн эмнэлгүүд дээр нэлээд өргөдөхөөр зорж байгаа. Орхон сумын эрүүл мэндийн төв лабораторийн үйл ажиллагаагүй за лабораторийн үйл ажиллагаатай болохыг бас зорж байна. За зарим одоо хөнгөвчлөх тусламж үйлчилгээ гэрийн асаргаа сувилгааны багуудыг өшөө өргөдөж иргэдэд одоо хүрэхээр одоо зорж байна. За тэгээ яралтай тусламж 103-ын үйлчилгээнд дээр бол одоо бас машиныг одоо нэмэгдлэр явуулахаар одоо бас өрчсөн байдлаар бид нар төлөвлөд ажиллаж байна. Иргэд эрүүл мэндийн байгууллагыг хүн сурталтай, чирэгдэлтэй үйлчилж байгаа тухай байнга гомдолдог. Иргэдийн сэтгэл ханамжийг нэмэгдүүлэх эмнэлгийн анхан шатны тусламж үйлчилгээг түргэн шуурхай үзүүлэх үүднээс Солонгосын хөрөнгө оруулалтаар эрүүл мэндийн газарт түргэн тусламжийн автомашиныг авчирсан. Эдгээр автомашиныг энэ сарын сүүлчээр хүлээлгэж өгнө гэж аймгийн засаг дарга Инх болд ярьлаа. Тэрээр түргэн тусламжийн автомашин нэмэгдснээр иргэдэд хүрэх эрүүл мэндийн үйлчилгээ сайжирна гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийлсэн юм. За шинэ оны он гарснаар бол ажил хэрэг зөвлөөний цай гэдэг одоо ажлыг санаачлан тухайн одоо салбар байгууллагуудынхаа үйл ажиллагаатай газар дээр очиж танилцаад ингээд өнгөрсөн одоо ажлынхаа алдаа оноогийн дүгнээд шинэ 16 онд ямар ажлуудыг хийх үү, ямар асуудлыг шийдэх үү гэдгээ бид нэр ярилцаад ингээд явж байна. Үүний нэг илэрлэл нь хамгийн ихний ажил нь бол нийгэм халамж үйлчлэгийн хэлтсээр явагдсан. Дараагийнх нь бол эрүүл мэндийн газар дээр явж ажил байдалтай танилцаж ийм одоо халуун дотн сайхан яриа өрнөснөөр бидний ажил явахад их төхөмтэй болчихно. Хамгийн сүүлийн ажлыг дурдахт бол бид одоо бүгд найрамд Солонгос улсын Кёнги аймгийнхантай одоо эрдэнэ урлын төвшөнд хамтын ажиллагааг ингэж нэгт уялдуулснаар тэдний одоо эрдэнэ урлын төлөөлөгчдөө солилцох мөн засаг төрийн үйл ажиллагаатай туршлагаа үзэлцэх одоо орон нутагтаа харилцан ажиллах хүрээнд Кёнги аймгийнхан маань бол 4 ширхэг тусгай зориултын эмнэлгийн автомашиныг Дархан аймагт бэлгэлж байгаа. Энэ машинууд маань ирсэн. Тээврийн зардал, татвар хураамж нь бол одоо засаг даргын нөөц өрнөөс бид нар шийдсэн байгаа. Энийг одоо орхон сум, мөн онцгой байдал, түргэн тусламжийн газарт одоо өгснөөр иргэдэд үйлчлэх хөнгөн шуурхай явах одоо яг зориултын тэндээ одоо эмчилгээ юмыг хийгээд явах ийм машинтай болсноор бол иргэдэд хүрэх үйлчлэгээ маань сайжирч байгаа. Мөн үеэр Дархан аймгийн засаг дарга Инх болд эрүүл мэндийн газрын хүүхдийн клиникийн дэргэдэх хүүхдийн цэргийн цэцэг кабинетаар зочилсан юм а. Манай аймгийн хэмжээнд хөгжлийн бэрхшээлтэй 460 хүүхэд байдгаас 220 хүүхэд халамж авсаргааны тэтгэмжинд хамрагддаг байна. Тус кабинетаар жилд 120 хүүхэд эмчлүүлдэг. Эдгээр хүүхдүүдэд хөдөлгөөн, тархины эдэс нөхөн төлжүүлэх хэмжилгээнээс гадна эцэг эхийн байнгын асаргаа сувилгаа тун чухал байдаг тухай эрүүл мэндийн газрын хүүхдийн ерөнхий эмч Шарав Жанц танилцууллаа. Үүний дараагаар эрүүл мэндийн газраас хэрэгжүүлдэг нөхөн үржихийн хөтөлбөрийн үйл ажиллагаатай танилцлаа. Уг хөтөлбөрөөр 7 хоногт 4 удаа жирэмсэн эхчүүдэд дасгал болон төрөлт нярайн асаргаа сувилгааны сургалтыг явуулахаас гадна аавуудад зориулсан жирэмсэн эхийн ачааллыг мэдрүүлэх сургалтыг явуулдаг байна. Гэвч тус сургалтанд хамрагдах аавуудын тоо тун хангалтгүй байдаг тухай мэргэжлийн эмч нар ярьж байлаа. Энэ асуудалд аймгийн удирдлагууд анхаарал хандуулж шинэ хүнээ хүлээж буй гэр бүлийг дэмжсэн тодорхой шийдвэр гаргахаар болсон юм.